Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн мэцгааны үзэгчдээ Хятад хэлний дунд шатны хичээл эхэлж байна. Шинэ хичээл үзэхээс өмнө өнгөрсөн хичээлийн агуулгаар тавцхан татъя. Бид өнгөрсөн хичээлээр 果然创意缺点修改了解гэх мэт үг хэлгийг үтсэн. Эхний үг бол 果然үнэхээр гэсэн утгатай. Жишээ нь 敌人果然中了我们的埋伏. Дайсан үнэхээр бидний отоонд дарлаа. Дараагийн үг бол 创意шинэлэг, шин санаа гэсэн утгатай үг шүү дээ. Жишээ нь 破旧创意 маш их шинэлэг. 这个设计格调单一，毫无创意可言. Энэхүү шийдэл нь нэг хэвийн бөгөөд шинэлэг санаа гэдээ байх юм байхгүй. Бидний өмнө үзсэн бас нэг үг бол 缺乏, дутагдал, дутах гэсэн утгатай. Энэ үгийн онцлог нь тусагдах нь хийсвэр утгатай байдгаас гадна мөн тэмдэгнэр болдог онцлогтой. Жишээ нь 如果缺乏信心就学不好汉语. Хэрвээ итгэл дутагдвал хятад хэлийг сайн сурахгүй. 人与人之间缺乏交流与理解，难免会产生隔阂. Хүмүүсийн хооронд харилцаа ба ойлголцол дутагдвал гарцаагүй анцаам үүснэ. 这里的水源非常缺乏. Энд усны нөөц маш дутагдaltaй. Бид өнгөрсөн хичээлээр дутагдах гэсэн утгатай 缺少гэсэн үгийг мөн харьцуулж үзсэн. Сануулж хэлэхэд 缺少нь бодит зүйлд хэрэглэгддэг. Ингэхдээ үгүйс гэж ордог байна. Тэгвэл 缺乏ийм үүрэг байдаггүй. Жишээ нь 人道不少，就是缺少一个懂英语的. Хүн цөөнгүй ирсэн ч англи хэлд ойлгох нь дутагдaltaй байна. 教室的桌子够了，还缺少2把椅子. Ангидаг ширээ хангалттай. Харин 2 сандал дутагдаж байна. Дараагийн үгээ авъя. 修改 засах гэсэн утгатай. 修改计划 төлөвлөгөөг засах. 修改错误 алдааг засах. 修改好了 засаад бодох. 修改几个数字 хэдэн тоог засах. Тэгэхээр хятад хэлэнд 修正гэдэг үг нь мөн ийм утгатай болохыг өмнө хичээлээр үзсэн. Жишээ нь 这份报告中的一些数字需要修改. Энэ тайлан дах тоонуудыг засах шаардлагатай. 留学生的作文很难修改，不过修改时也觉得特别有意思. Гадаад оюутныг зохион бичлэгийг засахад их төвөгтэй. Гэхдээ засах үед сонирхолтой байдаг. Дараагийн үгээ харъя. 了解 ойлгож мэдэх гэсэн утгатай. 大概的了解 багцаагаар ойлгох. 完全了解 бүрэн ойлгох. 非常了解 маш сайн ойлгох. 了解情况 байдлыг ойлгож мэдэх. 不了解情况不要乱说. Байдлыг ойлгож мэдээгүй байж хамаагүй ярих хэрэггүй. 了解гэсэн үгтэй ижил 理解гэсэн үг байдаг. Харин ялгаа нь тодорхой мэдэх гэсэн санааг илэрхийлдэг. Тэгвэл 理解 гүнзгий ойлгож мэдрэх гэсэн санааг илэрхийлдэг. Жишээ нь 课文的意思老师讲了一遍，但是我还不太理解. Бичвэрийн утгыг багш нэг удаа тайлбарлаж өгсөн ч би сайн ойлгоогүй. 我们想了解一下这个大学的情况. Бид энэ сургуулийн байдлыг ойлгож мэдмээр байна. Одоо өнгөрсөн хичээлийн сүүлийн үгийг авъя. Энэ бол 从没怎么会гэсэн хэллэг бөгөөд огтхон ч тгээгүү байж яаж тэгэх вэ гэсэн санааг илэрхийлдэг. Жишээ нь 他从没想过要出国留学，怎么会突然跑到留学生中介去咨询呢? Тэр гадагшаа сурна гэж огт бодож байгаагүй байж яаж гинт гадаад оюутанд очоод давлага авах вэ? Үзэгчдээ одоо хамтдаа өнөөдрийн хичээлээ эхлүүлцгээе. Та бүхэн дараах харилцааг уншаад нэгэн гар утасны төрлийн тухай дэлгэрэнгүй мэдэж аваарай. 今天晚上有空吗? 我想请你吃晚饭. 今天是什么特别的日子？你要请我？
我在三星找到工作了，我们一起去庆祝庆祝。太好了，你去哪个部门工作？产品研发。听说三星手机在中国卖得很好。确实如此，大家认为三星的手机不但质量好，而且款式新。三星常常会根据中国人的爱好推出新产品。你看，我的手机就是三星的，不但颜色好看，而且功能特别多。研发部门的经理对我说，公司的目标是要让三星的产品研发引导顾客的要求，而不是让顾客的需求引导三星的产品研发。Ямар төрлийн утасны тухай өгүүлсэн болохыг мэдэж авсан байхаа. Тэгэхээр одоо шинэ үг хэллэгээс сурцгаая. Nothing here to see, just a killer on me, trying to cut some teeth, trying to figure it out. Nothing better to do when I'm stuck on you. I'm still trying to figure it out. I let it go, 'cause I won't see you later when we're not allowed to talk it out. I said I'd go, put myself on the show, but I'm still trying to figure it out. I throw my shoe, take a bet on you, but you didn't know I planned it out. I said I'd go, yeah, I won't see you later when we're not allowed to figure it out. Nothing here to see, just a kid like me, trying to cut some teeth, trying to figure it out. I let it go, 'cause I won't see you later when we're not allowed to talk it out. I said I'd go, yeah, I won't see you later when we're not allowed to figure it out. Nothing here to see, just a kid like me, trying to cut some teeth, trying to figure it out. Та бүхэн дараах сурталчилгааг үзээд ямар брендийн утас болохыг төвөггүй мэдсэн баха. Тэгэхээр Samsung гэдэг маань Samsung гэсэн брэнд ахна. Жишээ нь Samsung手机 Samsung брендийн гар утас, Samsung 电池 Samsung батарей, Samsung 数据线 Samsung оролт, Samsung 充电池 Samsung цэнэглэгч. Та бүхэндээ давхар сануулгад Samsung-ийн гар утаснууд нь дандаа Android буюу Android гэсэн төрөл багтдаг. Тэгэхээр одоо та бүхэн дараах өгүүлбэрийг биедан орчуулад үзтээ. 我在三星找到了工作，我们一起去庆祝庆祝。Орчуулснаа тулгая. 我在三星找到了工作，我们一起去庆祝。Миний Samsung-д ажилд орсныг хамтдаа явж тэмдэглэцгээе. Дараагийн үгээ харцгаая.庆祝тэмдэглэх гэсэн утгатай. Харин хятад хэлэнд庆贺гэсэн ханз мөн ийм утгыг илэрхийлдэг. Жишээ нь庆祝胜利ялалтаа тэмдэглэх.庆祝国庆улс тунхаг гэснээр тэмдэглэх. 庆祝元旦шинэ оноо тэмдэглэх. Өгүүлбэрийг харъя. 旅居海外的华人华侨纷纷举行活动庆祝国庆. Гадаадд амьдарч байгаа хятад цагаачид улс тунхагснаар тэмдэглэх арга хэмжээг ар араасаа зохион байгуулж байна. Хараад дээр хоёр үгийн ялгааг харцгаая.庆祝гэдэг нь ихэнхдээ өргөн цар хүрээтэй харьцангуй нүсэр сүрлэг арга хэмжээг тэмдэглэх гэсэн утгыг илэрхийлдэг бол харин庆贺нь эсвэргээрээ харьцангуй жижигтэр арга хэмжээг тэмдэглэх гэсэн санааг илэрхийлдэг байна. Жишээ нь 今天首都北京举行中华人民共和国才成立56周年庆祝大会. Өнөөдөр нийслэл Бээжин хотноо бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсны 56 жилийн ойг тэмдэглэх их хурал болж байна. Тэгвэл одоо та бүхэн дараах өгүүлбэрт тохирох үгийг нөхөөрэй. 儿子考上了大学，女儿结婚，这是我们家今年最指的
的2件喜事。Амархан даадгарайлаа. Цар хүрээ багтаа тэмдэглэлт үйл явдал учраас мэдээж чин хө гэсэн ханзыг авах зүйтэй. Өгүүлбэр орчуулъя. 儿子考上了大学，女儿结婚，这是我们家今年最值得庆祝的2件喜事。Хүү их сургуульд тэнцээд охин маань гэрэлсэн. Энэ бол манай гэрийнхний хамгийн их тэмдэглэвчтэй баяртай үйл явдал. Дараагийн үгээ дэлгэрэнгүй мэдэж авъя. Янфа судлан хөгжүүлэх гэсэн утгатай үг байна. Янфа нэнли судлан хөгжүүлэх чадвар. Чанпин янфа бүтээгдэхүүнийг нь судлан хөгжүүлэх. Янфа чанбэн судлан хөгжүүлсний үр дүн. Биши янфа зайлшгүй судлан хөгжүүлэх. Өгүүлбэрээс харъя. 我们在研发时做过所有的基本测试. Бид судлан хөгжүүлэх үйл явц дундаа үндсэн сорилтуудыг хийж байсан. Одоо бүгдээрээ бас нэг үгтэй дэлгэрэнгүй танилцъя. Энэ бол 관시, загвар гэсэн утгатай үг. Жишээ нь 服装款式, хувцсны загвар. 家具款式, гэрийн тавилганы загвар. 手机款式, утасны загвар. 款式设计, загвар зохион бүтээх. Өгүүлбэрт орсон нэгэн сонирхол. 它的发型是这个城市流行的款式. Түүний өсний заслалт нь энэ хотод дэлгэрээд байгаа хэм маяг. Хараа та бүхэн дараах өгүүлбэрийг биелэн орчуулаарай. Орчуулснаа хамтдаа тулгая. 大家认为三星的手机不但质量好，而且款式新. Samsung гар утас чанартай байгаа зогсохгүй бас шинэлэг загвартай гэж үзцгээдэг. Ингээд манай өнөөдрийн хичээлийн сүүлийн үг бол推出санал болгох гэсэн утгатай үг байна. 技术推出гэвэл технологи санал болгох, 故意推出зориудаар санал болгох, 推出版本санал болгох хэвдэл. Өгүүлбэрээс дэлгэрэнгүй харвал 当时知物语也按照传统的化妆品品类推出了130多款式产品. Тухайн үед ургамлын талын мэрэгжлийн үгийн санд уламжлалт гоо сайхны бүтээгдэхүүний төрөлд 130 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байжээ. Үзэгчдээ одоо та бүхэн дараах өгүүлбэрийг орчуулаарай. 三星常常会根据中国人的爱好推出新产品. Орчуулснаа тулгая. 三星常常会根据中国人的爱好推出新产品. Samsung нь ямагт хятадуудын хүсэл сонирхолд үндэслэн шинэ бүтээгдэхүүнээ санал болгодог. Үзэгчдээ одоо харилцан яриагаа дахин нэг уншиж орчуулцгаая. 今天晚上有空吗？我想请你吃晚饭。今天是什么特别的日子？你要请我？我在三星找到工作了，我们一起去庆祝庆祝。太好了，你去哪个部门工作？产品研发。听说三星手机在中国卖得很好。确实如此，大家认为三星的手机不但质量好，而且款式新。三星常常会根据中国人的爱好推出新产品。你看，我的手机就是三星的，不但颜色好看，而且功能特别多。研发部门的经理对我说，公司的目标是要让三星的产品研发引导顾客的要求，而不是让顾客的需求引导三星的产品研发. Үзэгчдээ одоо харилцан яриагаа дахин нэг уншиж орчуулцгаая. 今天晚上有空吗？我请你吃晚饭. Өнөөдөр завтаа юу? Би чамайг хоолнд өрөх гэсэн. 今天是什么特别的日子？你要请我? Өнөөдөр ямар онцгой өдөр болоод чи намайг урьж байгаа юм бэ? 我在三星找到工作了，我们一起去庆祝庆祝. Миний Samsung-д ажилд орсныг хамтдаа тэмдэглэцгээе.
太好了，你去有哪个部门工作？ямар сайн бэ? Чи аль хэлцэд нь ороо вэ? 产品研发 бүтээгдэхүүнийг судлан хөгжүүлэх хэлтэс. 听说三星手机在中国卖得很好. Samsung-ны гар утаснууд хятадд их сайн зарагддаг гэж сонссон юм байна. 确实如此，大家认为三星的手机不但质量好，而且款式新. Яг тийм. Samsung гар утас чанартай байгаа зогсохгүй бас шинэлэг загвартай гэж үздэг. 三星常常会根据中国人的爱好推出新产品. Samsung-ын ямагт хятадуудын хүсэл сонирхол үндэслэн шинэ бүтээгдэхүүнээ санал болгодог. 你看，我的手机就是三星的，不但颜色好看，而且功能特别多. Чи хардаа миний утас бас Samsung-ийн гоё өнгөтэй бас олон үйлдэлтэй байгаа биз? 研发部门的经理对我说，公司的目标是要让三星的产品研发引导顾客的要求，而不是让顾客的需求引导三星的产品研发. Судлан хөгжүүлэх хэлтсийн менежер компани зорилго бол Samsung-ийн бүтээгдэхүүнийг судлан хөгжүүлснээр хэрэглэгчдийн хэрэгцээг чиглүүлэхээс биш, хэрэглэгчдийн хэрэгцээнд тааруулан бүтээгдэхүүнийг судлан хөгжүүлэх биш гэж хэлсэн. Үзэгчдээ одоо үзнэ баттгах дасгал даадгарын цаг боллоо. Та бүхэн дараах үгнүүдийг тохирох өгүүлбэрт нь нөхөөрэй. 推出三星研发款式庆祝手机是三星团队研发的智能手机的聚会举行得很顺利。今年流行宽简的，该厂的一批新产品在电话会上收到好评，有几种药物质量正在被Одоо хэрхэн тааруулснаа шалгаад өгүүлбэр орчуулъя. 三星手机是三星集团研发的智能手机. Samsung гар утас бол Samsung корпорацийн судлан хөгжүүлсэн ухаалаг гар утас юм. 庆祝的集会举行得很顺利. Тэмдэглэлт уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Харин 3 дахь өгүүлбэр 今年流行宽解的款式. Энэ жил өргөн мөртэй загвар дэлгэрч байгаа. Дараагийн өгүүлбэр 该厂推出了一品新产品，在电话会上收到好评. Тус үйлдвэрийн санал болгоод байгаа шинэ бүтээгдэхүүн нь захиалагчдын сайшаалыг хүлээсэн. 有几种药物治疗正在被研发. Хэдэн төрлийн эмийн ургамлын ангаах чадварыг яг одоо судлан хөгжүүлж байна. Одоо сонсох дасгал ажиллая. Дасгалаа эхлэхээс өмнө бичвэрт гарах зарим нэг үг хэлэхдээ танилцъя. Эхний үг бол Motorola гар утасны брэнд, 相当于 тэнцвэц хэмжээ. Ингээд богино ихэ сонсъё. Та бүхэн орхигдсон үгийг сонсоод нөхөөрэй. 1993年7月，摩托罗拉在北京建立了摩托罗拉大学，主要培训摩托罗拉的员工。新员工要进入摩托罗拉，首先要到这所大学参加新员工培训，了解公司的情况，比如公司结构、企业文化等等。摩托罗拉公司每年用相当于员工工资额的3%来培训员工，每个员工每年必须接受不少于40小时的培训。目前摩托罗拉大学有170种和中国有关的课程，用来培训在中国的14000名员工。摩托罗拉大学每年为员工提供27000个培训项目。Одоо хамтдаа нөхсөн үгээ тулган бичлэгийн өгүүлбэрээр орчуулъя.
1993年7月，摩托罗拉在北京建立了摩托罗拉大学，主要培训摩托罗拉的员工。1993 оны 7 сард Моторола Бээжинд Моторолын их сургууль байгуулсан нь голлон тухайн компани ажилтнуудыг сургах явдал байна. 新员工要进入摩托罗拉，首先要到这所大学参加新员工培训，了解公司的情况，比如公司结构、企业文化等等. Шинэ ажилчин Моторолод орохдоо хамгийн түрүүнд энэ сургуулийн шинэ ажилчдын сургалтанд хамрагдаж, компани байдалтай танилцдаг. Жишээ нь компани бүтэц, бизнесийн соёл гэх мэт. 摩托罗拉公司每年用相当于员工工资总额的3%来培训员工，每个员工每年必须接受不少于40小时的培训. Моторола компани жилбэр нийт ажилчдынхаа цалингийн 3% тэнцэх ажилчдыг сургадаг ба ажилтан бүр жилдээ доод тал нь 40 цагийн сургалтанд зайлшгүй хамрагддаг. 目前摩托罗拉大学有170种和中国有关的课程，用来培训在中国的14000名员工. Одоогийн байдлаар Моторола их сургуульд 170 төрлийн хятадтай холбоотой хичээл орж 14,000 хятад ажилчдыг сургаад байна. 摩托罗拉大学每年为员工提供2700个培训项目. Моторола их сургууль жилбэр ажилчдын төлөө 27,000 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Үзэгчдээ ингээд бидний бэлтгэсэн агсан дунд шатны хятад хэлний хичээл маань өгөр өндөрлөж байна. Та бүхэн бидний бэлтгэсэн хичээлүүдээс HSK 4-5 дэсийн хүрээний үгийн сан, дөрмийн хэмжээнд гадаад хэлний 5 чадварыг хөгжүүлэх дасгал даалгаврыг хийж гүйцэтгэлээ. Ингээд та бүхний цаашдын сургалганд өндөр амжилт хүсье. Дараа уулзалтаа түр баяртай үзэгчдээ. Зэнсээ.